Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв. Зүрхний титэм судас, түүний нарийс хүчний шалтгаан. За хичээлийн зорилго. Зүрхний титэм судас, түүний нарийс хүчний шалтгааныг ойлгох. За энэ зорилго түрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна. Нэгдүгürt титэм судасны байрлал, үүргийг мэдэх. Хоёрдугаарт титэм судасны нарийс хөвчнөр өвдөхөд хүргэдэг шалтгааныг мэдэх. Гуравдугаарт зүрхний титэм судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрсдэл хүчин зүйлүүдийг тайлбарлах. За 1. Титэм судасны байрлал, үүрэг. За зургийг ажиглацгаая. Тэгэхээр зүрхний титэм судас зүрхний хаагур байрладаг байх нь зургаас сайн ажиглацгаагаарай. За титэм судас нь гол судаснаас их авч зүрхний гадна талаар байрладаг байх нэ. За үүрэг нь зүрхийг шимт хичээлийн бодис хүчил төрөгчөөр хангах үүрэгтэй. Тэгвэл зүрхний титэм судасны өвчлөлийн шалтгаан нь судасны хатуурал буюу атеросклероз юм. За зургийг ажиглацгаая. Энд зүрхний титэм судас маань байна. Тэгвэл энэ титэм судасыг хөндлөн огтлоод харах юм бол эрүүл буюу атеросклероз болоогүй судас бол ийм байдаг байна. Гэтэл хажуудлын зураг нь бол атеросклероз болсон зураг байна. За тэгвэл атеросклероз юунаас болж үүсдэг юм бэ? Энэ нь судасны хаананд өөх тос хуримтлагдаж, судас нарийсаж, уян чанараа алдснаас үүсдэг. Өөрөөр хэлбэл зүрхийг хүчил төрөгчөөр хангах артерийн судасны хаананд царцдаг өөх тос хуримтлагдаж, үрвсэл үүсгэснээс болдог байна. Тэгэхээр энэ одоо нөгөө царцдаг өөх тоснууд маань ингээд судасны хаананд бөөгнөрөөд үрвсэл үүсгэж байна. За зургуудыг анхааралтай ажиглацгаагаарай. За тэгэхээр энэ зураг дээр судасны хааны хатуурал хэрхэн яаж үүссэн бэ гэдгийг харуулсан байна. За 10 настай хүүхдэд бол судасны хааны хатуурал үүсээгүй байна. Гэтэл 20 наснд мөн үүсээгүй. Гэтэл одоо бид амьдралын буруу хөвшил, буруу хооллолт, өөх тосыг хит их хэтрүүлэн хэрэглэснээр өөх тосны хуримтлал судасны хаананд үүсэж байна. Ингээ энэ маань 30 наснд ийм байсан бол одоо 40-50 наснд бол ийм их хэмжээний хатуурлыг яасан байдаг вэ? Үүсгэсэн байдаг байна. Дараагийн зураг дээр өвдөгний үений артерийн судасны зургийг харуулсан байна. За энэ дээр эхнийх зураг нь бол атеросклероз үүссэн байна. Дараагийн зураг нь бол хэвийн эрүүл судасны хааныг харуулж байна. Тэгвэл энэ хоёр зургийг харьцуулахад эхний энэ зураг дээр өөх тосны бөөгнөрөл буюу үрвсэл үүссэн байна. За тэгвэл титэм судасны нарийс хөвчин нь нэгдүгээрт зүрхний хэм алдагдах, хоёрдугаарт зүрхний шигдээс, гуравдугаарт зүрхний дутагдал, дөрөвдүгээрт гэнэт нас барах өвчнүүдийн шалтгаанууд болдог байна. Тэгвэл зүрхний шигдээс гэж юу хэлээд байна вэ? Цусаар тарсан өөхний хуримтлал бүхий үрвслийн хэсгүүдийг цусны бүлэгнэлтийн эс барьж авч бүлэгнэлт үүсгэдэг. Энэ бүлэгнэлтийг тромб буюу цусны бүлэн гэнэ. За тромб нь цусны судсыг бүглэх хэмжээний том байдаг. За нэгдүгээр тромбууд судсыг бүглэнэ. Хоёрдугаар тромбууд салаад жижиг хэлтэрхий болох эмболиг үүсгэдэг. Энэ эмболууд нь нарийн судсууд руу урдсан орж бөглөрлийг үүсгэдэг. За ингэж зүрхний булчинг тэжээх цусны судас бөглөрч зүрхний булчингийн хэсэг газар цусгүйдэж зүрх рүү очих хүчил төрөгч хаагдснаас зүрхний аль нэг хэсэгт өвчл үүсхийг зүрхний шигдээс гэдэг байна. За зүрхний дутагдал гэдэг нь зүрх хангалттай хэмжээний цусыг бие рүү шахаж чадаагүй улмаас зүрхний дутагдал үүсдэг. Зүрхний дутагдал нь зүрхэнд гэмтэл авах, зүрхний шигдээс, зүрхний хахвалгын үед
давхаргын гэмтлийн үед тохиолддог байна. За гэрийн даалгаварт. Нэгдүгээр та нар яах нь зүрхний титэм судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх буюу эрсдэлт хүчин зүйлүүдийг сурах бичгээс анхааралтай уншиж дэвтэртээ бичиж тэмдэглэнэ. За 20 оны сурах бичгтэй хүүхдүүд 56 дугаар хуудас, 2019 оны сурах бичгтэй хүүхдүүд 58 дугаар хуудсанд мэдээлэл нь байгаа. За 2 дугаарт хүснэгтэнд тохирох эрсдэлт хүчин зүйлүүдийг нэмэх тэмдгээр тэмдэглэнэ. За энд эрсдэлт хүчин зүйлүүдийг тэмдэглэсэн байна. За тэгвэл энэ эрсдэлт хүчин зүйлүүдээс титэм судасны нарийсал үүсгэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд нь аль нь? Дараа нь зүрхний шигдээс үүсгэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд нь аль нь? Зүрхний дутагдал үүсгэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд нь аль нь юм бэ гэдгийг тэмдэглэх нэ. За гэрийн даалгавраа сайн хийцгаагаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.